Сайн байцгаана уу, та бүхний өдрийн мэнд хүргэе. Намайг Нордогма гэдэг. Би Монгол Улсын их сургуулийн Японы хэл шинжилгээ ангид суралцсан. Түүний дараа Японы засгийн газрын 100% тэтгэлэгтэйгээр Токиогийн гадаад талын их сургуульд хэл соёл судлаачаар суралцсан. За, Японы хэлний төвшин тогтоох шалгалтын тухайд N5-аас N1 хүртэл 5 төвшин байдаг. Энэ удаа би багшийн туслагтай хамтраад та бүхэндээ N5 болон N4 төвшний хичээлүүдийг хүргэх болно. Үүний тулд танд ямар нэг суур мэдлэг байх шаардлагагүй. Ягаад гэвэл хирагана, катакана үсэг болон хандс, дүрм, шинүг, унших, сонсох гэх мэт танд хэрэгтэй бүх хэсгүүдийг энд багтаасан байгаа. За, эдгээр хичээлүүдийг та аваад уг мэдлэгийг эзэмшснээрээ Япон улсад суралцах, ажиллах, тэтгэлэг авах маш олон боломжууд танд нэгдэх болно. Танд хэлье.